За одоо ингээд 126 их хурлын гишүүнтэй шинэ парламент байгаа. Юм ил тод нээлттэй шилэн болох хэвээр. Тийм болохоор хэлж байгаа. Зөвхөн Эрдэнэс Монгол компанид дор 21 компани ингэж хийсэн. 21 компаниас нь бараг 18 нь ингээд ашиггүй ажилдаг, зөвхөн мөнгө хүрдэг. Эрдэнэс тавталгай компани олж байгаа орлого, ашиг бүгд одоо ингээд одоо зүгээр нээл үнэнгээл хэлээ. Төрөмж ороогоор дамжуул Монгол Ардын намын сонгуульд ажилласан буюу ажил олонцлол дээр тавих ийм оронтол болсон шүү дээ бямцэг цайдаа. Та мэдж байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ жоохон шудраг баялтай. Энэ улс их орноо бодъё. Тэгэд ийм болохоор энийг нээлттэй нэг энэ 10-аас нэг 66% гэхгүйгээр ер нь энэ Монгол төр өөрөө энэ төрийн өмчт компаниудыг одоо бодлогоор дэмжиж. Ялангуяа тэр дэд бүтцийн асуудлууд хөгжих боломж олцоод хууль эрх зүйн орчиныг сайжруулж өгье. А биднэрт бол энэ төрд бол энэ төрийн өмчт компанид хэрэггүй юмаа гэдгийг зарлаад явмаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол бид нар энд хамгийн тойрогоос гарахгүй шүү дээ. Гэхдээ жил болгон л нэг ийм За 3 номер. За маш чухал асуудлаас очроод гишүүн хөндөж байна. Бид нар яг нээлттэй ил тод бас хараа хяналттай болох тал дээр л ерөөсөө засгийн газрын бодлого явж байгаа. Урд өмнө хаалттай байдаг, тэгэл нэг цүнх баригчны томилогддог, хяналтгүй болчдөг юм байсан болвол ерөөсөө аль болох нээлттэй ил тод болох. Энэ хүрээндээ засгийн газар өнгөрсөн сард төрийн өмчт компаниудын хөрөнгийн тийм үү байдал, санхүүгийн одоо орлого зарлагын гүйлгээ, худалдан авалт, зардал, санхүүжилт, томилгоо бүх зүйлүүдийг нээлттэй болгох тийм нээлттэй мэдээллийн нэгдсэн систем бий болгож байгаа. Эндээс одоо иргэд аж ахуй нэг хэн дараад Эрдэнэс тавталгай дээр ямар томилгоо хийж чинь, ямар худалдан авалт хийж чинь, ямар зардал гарч чинь энэ бүгдийг нээлттэй болгох. Ийм байдлаар үндсэндээ засаглалыг сайжруулахад гол том бодлого бол энд явж байгаа. Альва зүйл ил тод нээлттэй шилэн байх тусмаа л одоо илүү хараа хяналттай илүү хууль зөрчихгүй хулгай хийгдэхгүй болно. Ийм бодлого барьж байгаа гэдгийг танд төсөөлье. Тэгээ 10 За 1 минут 3 номер. Тэр 3 компанидэр 10% нь одоо Эрдэнэс тавталгай, Эрдэнэс Critical Minerals гэсэн 3 компанидэр бид 10%-ийг нээлттэй ил тод хувьцаа хөрөнгийн бэжэд дамжуулж хувьцааг зарыг гэж байгаа иргэдтэй. Бус компаниуд дээр бол энэ бол ашигт малтмалын тухай хууль заасан учраас ингэж хуулид хэрэгжүүлж байгаа. За бус компаниуд дээр бол үндсэндээ их хурл дээр шийдэгдээд их хурл жагсаалтын батал нь одоо энэ 33-ыг 40 болгох уу, эсвэл 20 болгох уу, 30% гэх үү, 34% гэх үү, 66% гэх үү, 100% гэх үү их хурлын өөрийн одоо бүрийн эрхийн асуудал. Тийм болохоор засгийн газар ямар ч төслөө өргөн барьсан хувьчлал 100% гэх юм бол 100% хувьчлал бололцоотой. Ер нь бол аль болох өрсөлдөөнд суурилсан одоо аж ахуй нэгжүүдийг Монголын цахилгаан холбоо компани, за бос одоо өөр юу гэдэг тийм үү? Мят одоо бос мят бишээ. Тэгээ Монгол шуудан зэрэг компаниудыг бол бид нэ тийм аль болох 100% хөгжлөх нь зөв байх гэж бодож байгаа. Гэхдээ бас 100% гэвэл яах вэ гэж бодоод их хурл 100% болох нээлттэй байгаа. Энд бол та бүхний бүрийн эрхийн асуудлаа.